Holy crap, Bruce? Puny Banner died a long time ago. There's only the Maestro now. Maestro бол ирээдүйн хорон санаат Hulk. Хамгийн анх Incredible Hulk Future Imperfect ишүүнийг дээр дебютээ хийж Marvel Comics-ийн бас нэгэн сонирхолтой дүрүүдийн нэг болсон. Энэ бол бидний мэдих Bruce Banner бөгөөд дэлхийн 3 дугаар дайн гарч цөмийн дайнаас болон асрах гамма энергийг өөртөө шингээснээр энгийн Hulk-аас арай илүү хүчтэй болдог. Hulk-ийн зан авир болон Bruce Banner-ийн ухаан түүнд хоёулаа байдаг. Өнөөдрийн бичлэгтээ хэрхэн анх Maestro үүссэн талаар хүрэхээр бэлдлээ. Bruce Banner Hulk-ийг хянаж сурч эхнэр хүүхэдтэй болж хүн бүрийн мөрөөдлийн амьдралаар амьдарч байдаг. Гэнэтэл Betty хүүхдүүдээ хоолоо идэхийг сануултал яагаад таны хэлснийг даах ёстой гэж та чинь үхчихсэн штэ гэхэд Bruce гайхаж юу болоод байгааг асуухад алдаа гарлаа. Программыг яаралтай хаах хэрэгтэй гэснээр эргэн тойрон харахгүй болж Mysterio чиний оюун санаагаар оролдож байна гэхэд нь яагаад Mysterio тэгнэ гэж би ягаар амьсгалах хэрэгтэй байна гэд хаалга онгоолгон гадагш гарахаар оролдоход нэг төрлийн simulation дотор байдаг. Гэнэтэл Avengers гарч ирэн бүгд л түүнийг тайвшруулахаар оролдож Thor гарнаас нь барьж намайг тавь гэхэд хүчээр тавиулах болжтэй гэд Avengers бүгдээрээ Bruce руу дайрч Vision оюун санаа руу орохоор оролдоход миний толгооноос гар гиснээр энэ удаа жинхнээсээ сэрж чаддаг. Өөртөө холбоотой байсан утаснуудыг салгаад босох гэж байхад нь нэгэн эмэгтэй гарч ирээд тайвшруулах гэж оролдон түүний ард нь өөрийнх нь хүү зогсож байгааг хараад чи миний ээжийг өвтгчлөө гэж орилгот нь буулгаж өөрийнх нь хүү биш гэдгийг ойлгоно. Цааш явхаар оролдоход Эймийн цэргүүд ирж битгий хөдөл анхааруулж байна шүү. Алив юу хийж чаддгийг чи харцгаая гэхэд бүгд гал нээж шууд шалыг цөмлөн доош бууж эргэн тойрноо ажиглахад Viper Abomination яг л өөршиг нь хөвтөж байдаг. Цэргүүд ирэхэд нь шууд л өөдөөс нь гүйхэд асар хүчтэй лазер өөрийг нь онож хангалттай гэсээр Modok гарч ирдэг. Юу болоод байгаа юм? Betty Rick Jones хаана байна? Тэд үгсэн. Чи юу хийчихэв? Би юу ч хийгээгүй. Намайг алмаар байвал ал. Гэхдээ тайвшран чи тэднийг үгсэн гэсэн. Тэд яаж үгсэн юм? Лидер үү? Доктор дүүм үү? Тэд алсан. Тэд гэж юу яриад байгаа юм бэ? Та нарын өдөртөгчд засгийн газар тэднээс болж дэлхийн 3 дугаар дайн эхэлсэн. Хэсэг бүлэг террористууд Америк болон Оросд цөмийн бөмбөг дэлбэлж тэд хоорондоо дайцсаар дэлхийн хүн амын 60% өхөж хэдэн жилийн дараа хар хадуур бүлэглэлийн хүмүүс энэ дэлхий дээр хүмүүсийн байх цаг хугацаа дууссан гэд дэлхийн том хотуудад хортхий цацаж асар олон хүмүүсийг алсан байдаг. Modok Bruce дээр ирээд миний тооцооллоор 27 жилийн дараа бид нар хорогдох байрнаас гарч болно. Яах гэж ахиж хүн төрлөختнийг сэргээж өөртийг нь дэлбэлүүлэх гээ юу? Үгүй дээ. Баярлалаа. Доктор Баннер надтай хамт яв. Чи найзуудтай болно. Найзууд надад хэрэггүй. Тэд үхдэг. Бас намайг Доктор Баннер гэж дуутгаа боль гэд яваад өгдөг. Цааш явсаар гим зэмгүй амьтад хүртэл өхөж байгааг харж Бурхныг хараасаар Вашингтонд ирэхэд нэг хүүгүүсээр газар доор ороход араас нь дагаж явсаар нэг хоолой руу ороход хүмүүс өөдөөс нь буу тулгаж машин мэн гарч ирэн болиулж цааш дагуулж явсаар энд байгаа хүмүүс бол цагаан ордонд ажиллаж байгаад бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн үр удам болох талаар хэлэхэд нь гинт нэг дэлгэц рүү заахад энэ бол хуучин Нью-Йорк одоо дистопия гэж нэрлэдэг болсон. Энэ хотыг Maestro захирдаг гэхэд нь шууд л очихоор болж явж байх замдаа гинт толгой нэргэн газар тунаж тэнгэр рүү хартал мутацад орсон жомнууд дайрч Hulk-ыг идэж эхлэхэд ойрхон явж байсан хэсэг бүлэг хүмүүс түүнийг аварч зүгээр үү том залуу гэхэд Hulk шархаад дийлэлгүй ухаан алдаж Hulk-ыг аварсан хүмүүс түүнийг ачаад явдаг. Hulk сэрэхэд шархнууд нь бүгд идэгсэн байдаг ба энтхийн удирдагч ирж өөрийгөө бооз гэж танилцуулан эргэн тойронг харуулж дистопиягийн барааг харахад Maestro-гийн талаар мэдих зүйлийг нь асуухад хүмүүс түүнийг бурхан гэж ярилцдаг гэхэд нь Hulk дистопия руу явдаг.
Халкийг эрэхт нь хүмүүс түүн рүү гайхан харахад би энэ хотод анх удаага ирж байна. Би Маэстротой уулзмаар байна. Гэхэд энтхийн сайд нь ирж Маэстро таныг авчир гэж намайг явууллаа гэд ордонлууга Халкийг дагуулж явдаг. Явж байх замдаа Маэстрогийн талаар ярьж энэ хот бүхэлдээ эмх замраагүй байхад Маэстро ирж бүхнийг эмх журманд нь оруулсан. Түүнийг өөрийгөө эзэн гэж өргөмжилөхөд хэн ч эсэргүүцэж зүрхлээгүй. Тэгээ тэр ирэх мэдлийг аваа юу. Эсэргүүцсэн хүмүүс байсан ч удаан эсэргүүцэж чадаагүй. Гэсээр хаалттай хөшгөний наан ирэхэд баанар олон жил өнгөрчээ гэд Херкулес гарч ирдэг. Халкч гайхан Херкулес чи Маэстро байсан юм уу гэхэд мэдээж баанар. Чамайг харах үнэхээр сайхан байна. Чамайг үхсэн л гэж бодож байлаа. Чиний ирдэг чинь үнэхээр гайхамшигтай. Чи үргэлж миний хамгийн дуртай нь байсан шүү. Чиний дуртай юу? Тулааны хамтрагч гэд нислэн цохиж хотоорныг тулалцсны эцэст Херкулес газар руу хүчтэй цохиж Халк доошоо унахад доктор Баннер гихт нь одоо бишээ гэж хэлсэн ч өөрсдийгөө танилцуулан Рик Джонс өөртөө чинь уулзмаар байна гэхэд ихэд гайхан цуг дагаж явдаг. Рик Джонсын байгаа газар ирэхэд сайн уу Брюс? Босож чадахгүй байгааг мань уучлаарай. Чи чинь халзраад эхэлчихээ юу? Клуб тавтай морилгээд удаан уулзалтаагүй сайн найзууд уулзсан Пивонга чамайг Херкулестэй таарсан гэж сонслоо. Одоо хүмүүс түүнийг Маэстро гэж дууддаг болсон. Тэр үнэхээр Херкулес гэж юу? Скрол аль эсвэл хэн нэгэн биш гэж юу? Энэ бол Херкулес. Гэхдээ тэр өөрчлөгдсөн. Өөрийн зугаа цэнгэлийг хөөж маргаашгүй мэт амьдарч байгаа. Гэхдээ хот зүгээр л амьдрах гэж байгаа хэвийн хүмүүсээр дүүр. Гэхдээ тэрэнд энэ хамаагүй. Хэвийн хүмүүс тэрэнд хамаагүй гинэ. Яагаад тэр бодох ёстой гэж. Энэ өөрөө дүүрэн чиний хадгалж байгаа олцнууд. Энэ бүх баатрууд бүгд хүмүүсийн төлөө хорон санаатнуудын эсрэг тулалдсан. Тийм биз? Энгийн хүмүүс. Энгийн хүмүүс дэлхийг сүрүүлсэн Рик. Лидер биш. Ред Скол биш. Бидний тулалдсан. Тэд ч бас үхсэн. Надад яагаад энгийн хүмүүсийг хамгаалах ёстой нэг шалтгаан өгдөө? Учир нь Бэти ч бас энгийн хүн байсан. Марло бид хоёр ч энгийн хүмүүс. Бас чи ч бас энгийн хүн байсан. Рик, тэд бол зүгээр л хонинууд. Тэд хатуу гараар захирагдах ёстой. Тэд цэргийн хүчээр дэлхийг нэгтгэдэг байсан. Хиний дарамгуулалд ор гэж? Чиний дарамгуулалд ор гэж юу? Чи яг л доктор Дүүм шиг сонсогдож байна. Магадгүй Дүүмд санаа байсан байх. Бас надад лаборатори хэрэгтэй байна. Дакорд түүнийг Алкемакс руу аваач гэхэд Дакорд Халкийг сүрсэн Алкемаксын барилга руу аваачдаг. Халкч дотор нь орж өөртөөгөө ярьж өөрт хэрэгтэй зүйлсийг олж явсаар дараагийн хэдэн сарыг лабораторид өнгөрөөдөг. Дистопиягийн сайд Маэстро дээр ирж танд хэлэх зүйл байна гэж хэлсэн ч Маэстро өөрийг нь хөөхөд Халк ирсэн талаар хэлэхэд Маэстро баярлаж түүнтэй хамт явдаг. Халк дистопиягийн иргэдэд дэлхий дээр дистопиягаас цааш олон газар байгаа. Би бүгдийг нь харсан. Харин би захирахад бэлэн. Та нарын тусламжтай бид энэ улсыг хуучин байснаас нь илүү агуу болгож чадна. Би та нарт өөрийн юу өгч чадхаа харуулъя. Би тэднийг дайны ноход гэж дууддаг. Тэдний бүхэл бүтэн айрмыг төсөөлөд үз. Хин ч надтай цуг энэ хотыг орхиж агуу улсыг бүтээх вэ гэхэд хүн бүр эсэргүүцэж Халкийг доромжлоход өөрийн нохтоо хүмүүс рүү дайрахыг тушааж дайны ноход хүмүүс рүү дайрахад Маэстро ирж чамайг арай л ихээр үнэлжээ Баннер гэхэд Халк ирж Маэстрогийн эсрэг тулалдсан ч яаж чадалгүй ялагдан бууж өгдөг. Алив миний ордонд очицгой гэхтэн Халк би чамайг доромжилж чиний үзэл бодлыг эсэргүүцсэн. Энэ бүхний хариуг би удахгүй ирж төлнө гэд эвлэрээд салдаг. Хэсэг хугацааны дараа Халк нэг бүсгүйг дагуулсан Маэстро дээр ирж нөмөргөө тайлахт нь ямар ч зэвсэггүй байгааг нь харж өөрийнхөө өрөөлөгөө дагуулan явж Халк өөрийн мартсан зүйлсээ авахар гадагшаа гардаг. Маэстро өрөөнийхөө хаалгыг хааж өнөөх бүсгүүдээр очиход Аан бол
миний цорын ганц нэр биш гэд гинт агаарт замхран Маэстрогийн хамар руу орж Маэстро цусаар уйлсаар үхдэг. Халк хаалгыг нэвдэн орж ирээд Вейприйг хөлдөөн хагалж цэргүүд орж ирэхэд нь энэ хилтерхиинүүдийг олон өөр газар аваачиж бул. Уучлаарай Херкулес. Надад өөр сонголт байсангүй. Хинч Халкийг ялдаггүй юм. Түүнийг эндээс гарга гэд цаашаа явж маргааш өглөө нь Маэстрогийн цогцыг Халк чирсээр хотын төвд авчран цогцыг нь шатааж дистопиагийн ард иргэдээ Маэстро бидний дурсамжинд үүр дорших болно. Тэр дистопиаг хөгжүүлж та нарт амьдрах газар, амьд үлдэх боломжийг олгосон. Түүний хийсэн зүйлийг хизээч дутуу үнэлж болохгүй. Гэхдээ бид цаашаа явах хэрэгтэй. Би та нарыг удирдах, та нарыг шинэ үе рүү чамд их мэдэл өгсөн юм. Маэстро чамаар бүх зүйлийг удирдуулах байсан гэж юу? Магадгүй бид сонгуул явуулах хэрэгтэй. Гэхдээ нь яг л Маэстро сонгогдсон шиг үү гэд өөрийнхөө дайны нохтыг хүмүүс рүү дайрахыг тушааж дайны нохт нь хүмүүсийг идэж байхад Дакорд гарч ирэн хүмүүсийг аварч зүхтаараа гэж ойрлоход Халк газар руу хүчтэй зөхөж би чамайг мэднэ. Чи Джонсын хүн байна. Тэр намайг алуулах гэж явуулсан уу? Тэр харамсах болноо. Гэхдээ нь Маэстро үхээгүй байдаг ба өөрийг нь алхаар оролцсон Халк руу дайрч бүх дайны нохтуудыг нэвдэлж Халк руу дайрч байхад нь гинт хин нэгэн Маэстрог буудаж нэг мөсөн алдаг. Маэстрогийн хамгийн итгэлтэй хүн нь өөрийг нь алсан байдаг ба надад тэр хизээж таалагдж байгаагүйгээд буугаан Халкт өгөхөд Халк хүн бүрээс түүний араас явмаар байгаа хүн байгаа эсхийг асуухад бүгд л Халкийн үгнээс гарч чаддаггүй. Халк уурлан Джонс чи дараагийнх нь гээд Джонсын хорогдох байранд ирэхэд бүх зүйлээ аваад аль хэдийн явсан байдаг. Хөөе Брюс, хэр байна да? Форжийн бууг олоод авчгаа юу? Надтай нүүр тулгаас айгаа юу? Чи аимшигтай зэвсэгтэй болчихлоо. Бас чи галзуу. Ямар ч галзуу хүн чамтай нүүр тулгаас айна. Чи намайг галзуу гэж бодоо юу? Би чамайг хэн гэдгийг чи мэднэ. Чи ч гэсэн бурхан байсан. Чи Халк байсан. Бомб байсан. Чиний хурууны үзүүрт бүх хүч байсан. Чи миний оронд байсан ч болох байсан. Хүүн яг л эцэгшгэ болдог юм. Чи өөрийнхөө хэлж байгаа зүйлсээ сонсож байна уу? Чи ямар ч хүн байсан хамаагүй. Эцэст нь яг эцэгшгэ болно. Чи Брюс Баннер биш болж байна. Чи бол Брайан Баннер. Адгийн хүчирхийлэгч. Хүүгээ сүрүүлж түүнийг хүн гэхэд хэцүү болгосон хүн. Амаа хамих. Баяртай Брюс гэж хэлээд өөрийнхөө хорогдох байрыг дэлбэлдэг. Халк нуранган доороос гарч ирээд энд байгаа хүмүүс зүгээр үү? Баг зэрэгэл сандарсан. Бусдаар зүгээр. Хоёулаа ордон руу явцгаах уу Баннер? Эсвэл Халк гэж дуудуулмаар байна уу? Намайг Маэстро гэж дууд. Энэ хүрээд хорон санаат Халк Маэстрогийн талаар бичлэг маань өндөрлж байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.